That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр энэ сарын 6-ны өдөр буюу одоо өөрөөр хэлбэл уржигдөр энэтхэг улсын зүгээс Пакистаны Кашмирийн бүс нутагт одоо байрладаг 9 бүс рүү бол одоо пуужингийн цохилт хийсэн гэх мэдээ бол олон улсын хэвлэлүүдээр цацагдаж дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татаад байна. Энэтхэг улсын зүгээс яагаад Пакистаны эдгээр бүс нутгуудад пуужингийн цохилт хийсэн бэ гэвэл өнгөрсөн сарын 22-ны өдөр Кашмирийн бүс нутагт орших Пахалгам гэх хотын ойролцоо энэтхийн Пакистаны зэвсэгт бүлэглэлийн хавталхад одоо энэтхийн жуулчид өртөж 22-26 жуулчин бол амиа алдсан юм харамсалтай үйл явдал болсон. Тэгэхээр энэтхэгийн засгийн газрын зүгээс бол аль бие ёсоор энэхүү одоо Пакистаны өдөөсөн террорист хавталхын хариуг бол авч байна гэж бол тайлбар илгээж үзүүлж хэлж байгаа юм а. Гэхдээ энэ удаагийн энэтхэг Пакистаны энэхүү нөхцөл байдал нь тэгсгээд дуусах бус харин илүү өргөн цар хүрээг хамарсан зэвсэгт мөргөлдөөн болон хувирах магадлал маш өндөр байгаа юм. Учир нь энэтхийн зүгээс хийсэн пуужингийн цохилтын дараагаар Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф энэтхийн эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авах болно гэдгийг бол аль бие ёсоор мэдгдсэн. Мөн хамгийн чухал зүйл гэвэл яг энэ цаг үе бол өөрөө маш игцэгтэй цаг үе. Зүүн Европод Украины дайн дэгдэж байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улсуудын хооронд худалдааны дайн эдөрнөж байгаа. Худалдааны дайнд Хятад улсыг ялахад жинтэй хувь нэмэр оруулах нэгэн гол хүчин зүйл нь өөрөө Хятад төвтэй олон улсын хамтын нийгэмлэгүүд болж хувираад байгаа. Нэг ёсондоо бол BRICS болон Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагууд гэж хэлж болно. Гэвч өнөөдөр өөр хоорондоо дайн дэгдэж магадгүй болоод байгаа. Энэтхэг Пакистангийн хоёр улс нь хоёулаа Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд. Иймээс олон нийт дэлхийн олон улс орнуудын хувьд уг хоёр орны муудалцаа нь Шанхай хамтын ажиллагааны байгууллага нь гагцхүү НАТОтой адил үнэхээр эв санааны хүчрхэг нэгдэл байж чадах эсхийн томоохон сорилт болон харагдаж байгаа юм а. Гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрлэсэн шууд захиалаад авах боломжтой Shopee Hub CMS сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub CMS. Гэлт мөндөнд захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Юуны өмнө энэтхэг болон Пакистан хоёр нь хоёулаа цөмийн зэвсэгтэй улсууд. Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс энэтхгийг хазаарлахын тулд Пакистанд цөмийн зэвсэг хөгжүүлэх үйл хэрэгтэд тусламж үзүүлснээр Пакистаныг бүс нутгийн бага атман болгон хувиргасан байдаг. Энэ ч утгаараа ялангуяа Пакистан улсын зүгээс энэтхгийг цаг үргэлж цөмийн сүрдүүлэг хийдэг. Мөн Британий эзэнт гүрний нөлөөнд байсан тус хоёр улсын хооронд 1965, 1971 онуудад хоёр ч удаа бүрэн хэмжээний томоохон дайн дэгдэж байсан. Уг дайн нь мөн л Кашмирийн бүс нутгийг хэн нь хянах уу гэх асуудлаар буюу газар нутгийн маргаанаас болж дэгдсэн дайнууд юм. Тухайн онд Пакистан улсын зүгээс Кашмирийн нутагт хяналтаа тогтоохын тулд Гибралтар хэмээх цэргийн нууц ажиллагаа явуулж энэтхийн эзэмшлийн Кашмирийн бүс нутагт Пакистаны санхүүжилттэй салан тусгаарлах хөдөлгөөнүүдийг байгуулж бүс нутагт эмх замбраагүй байдал дэгдээснээр эхэлсэн. Үүний улмаас энэтхийн цэргийн хүч Кашмирийн нутагт нэвтрэн орж, улмаар энэтхийн айран Пакистаны нутагт халдав. Мөн Пакистаны зүгээс ч гэсэн энэтхийн Пунжаб мужид сөрөг довтолгоо хийснээр томоохон танкны тулаанууд хуурай газарт эхэлсэн юм. Пакистаны Чавинда хэмээх хотын дэргэд хоёр талын ихээхэн танкны хүч өөр хоорондоо тулгарсан бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн том хэмжээний танкны тулаануудын нэгэд зүй ёсоор бүртгэгддэг байна. Ийхүү 1965 оны 4-р сард дайн эхлээд бараг 5 сарын дараа буюу тухайн оны 9-р сарын 22-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллагын зуучлалаар талууд галз зогсоох гэрээ байгуулав.
Улмаар 1966 оны 1-р сард Зөвлөлт холбоот улсын Ташкент хотод хоёр талын удирдагчид хоорондоо уулзаж энхэн хэлэлцээрийг аль бие ёсоор байгуулсан байдаг. Уг дайнд оролцсон хоёр талын аль нь ч шийдвэртэй язалт байгуулж чадаагүй. Иймээс хэлийн зурвас огт өөрчлөгдөөгүй буюу яг л дайны өмнөхтэйгээ адил хэвээр тогтсон юм. Мөн уг дайны эхлэлийг Пакистаны тал тавьсан учраас олон улсын зүгээс Пакистан ихээхэн шүүмжлэлт өртөж, харин энэтхэг улс нь өөрсдийн нутаг дэвсгэрээ хамгаалж чадсан гэх имижтэй үлдсэн юм. Уг дай ерөнхийдөө хоёр талын хоёуланд нь яг дутуу шархацсан мэт мэдрэмж үлдээсэн учраас тэдний хэнийхэн ч сэтгэл ханссангүй. Иймээс 1971 онд буюу гэрээ байгуулагдсанаас 5 жилийн дараа хоёр орны хооронд дахин дайн нэгтгэхэд хүрэв. Харин энэ удаагийн энэтхэг Пакистаны 2 дугаар дайн нь Өмнөд Азийн түүхэн дэх хамгийн том бөгөөд шийдвэрлэх геополитикийн өөрчлөлт авчирсан дайн болж хувирсан юм. Уг дайны улмаас Пакистан улс хоёр хуваагдаж, үр дүнд нь энэтхийн дэмжлэгтэйгээр Бангладеш улс шинээр байгуулагдсан тусгаар тогтнож чадсан байдаг. Энэхүү дайныг арай товчлон тоомлон ярил Пакистаны засгийн газар өөрсдийн зүүн хэсгийн нутагт орших ард түмэнд буюу өнөөгийн Бангладешийн нутагт ихээхэн хэмжээний төр болон цэргийн дарангуйлал үзүүлж эхэлсэн тул зүүн Пакистан буюу өнөөдрийнхөөр Бангладешийн ард иргэд тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг Пакистаны эсрэг эхлүүлснээс үүдэлтэй юм. Гол үйл явдал болсноос ганцхан жилийн өмнөх цаг үе буюу 1970 онд Пакистанд төрийн сонгуул явагдсан байдаг. Энэхүү сонгуулиар зүүн Пакистаны Авами Лиг нам язалт байгуулсан боловч харамсалтай тухайн үед төр барьж байсан Исламабад нам төрийн эрхийг сайн дураар шилжүүлэхээс татгалцсан түүхтэй. Энэхүү төрийн эрх мэдлийг сонгуулийн дагуу шилжүүлэхгүй тулд зүүн Пакистаны нутагт тухайн оны 3 дугаар сард Пакистаны арми ихээхэн цэргийн хүч орж бослохыг дарах нэрийн дор олон зуун мянган хүнийг хомроглон устгаж эхэлсэн юм. Өнөөдөр уг тоо баттай болоогүй боловч ойролцоогоор 300 мянгаас 3 сая гаруй хүн амиа алдсан гэж үздэг. Уг алан хядлага хомроглон устгахын улмаас 10 сая гаруй зүүн Пакистаны дөрвөгчд аймаг гуйж энэтхийн нутаг руу зүхтэн орж ирснээр энэтхийн аюулгүй байдал эдийн засагт ноцтой дарамт үүсгэв. Үүний дараагаар 1971 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Пакистан улс өөрөө ихэрч энэтхийн агаарын баазууд руу урьдчилан сэргийлэх цохилт өгснөөр энэтхэг Пакистаны 2 дугаар дайн аль бие ёсоор эхэлсэн гэж үздэг. Пакистаны дайралтын дараагаар энэтхийн айрам зүүн Пакистаны нутагт 3 фронтоор зэрэг нэвтрэн орсон бөгөөд зүүн Пакистаны ард түмэн энэтхийн айрамтай хамтран Пакистаны эсрэг зэвсэглэн тэмцэж эхэлсэн юм. Тухайн үед энэтхийн айрамыг удирдах байсан Маршал Сэм Манекшавгийн удирдсан анги нэгтгэлүүд ердөө 13 хоногийн дотор Пакистаны үндсэн айрамыг бүрэн устгаж 93 мянган цэргийг нь олцлон авч зүүн Пакистаныг бүрэн чөлөөж чадсан түүхтэй. Улмаар 12 дугаар сарын 16-ны өдөр Пакистаны тал цаашид үргэлжлүүлэн тулалдах чадваргүй болсноор бууж өгөх гэрээнд гарын үсэг зурч зүүн Пакистаныг Бангладеш улс болгон тусгаар тогтнуулахыг нь хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү энэтхэг Пакистаны 2 дугаар дайны үр дүнд энэтхэг улс нь өөрсдийгөө бүс нутгийн хүчрхэг тоглогч гэдгээ дэлхийн нийтэд батлан харуулсан гэж хэлж болно. Тухайн үед бол Америкийн нэгдсэн улс нь Пакистаныг дэмжиж байсан бол Зөвлөлт холбоот улс харин эсрэгээрээ энэтхэг дэмжиж байсан гэдэг. Тэгэхээр үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Австралид хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгж албан байгууллага компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австралид хандаарай. Иймээс өнөөдөр болоод байгаа үйл явц нөхцөл байдал бол цоошин зүйл огтосоо биш юм. Мөн хамгийн аюултай нь яг ингэж байгаад байлдахаа хүрвэл энэ хоёр улс хоёулаа хоорондоо байлдчихад чаддаг улсууд. Гэхдээ энэ удаа хоёр улс хоёулаа цөмийн зэвсэгтэй болсон учраас дайн хэрэг дэгдвэл тэр дайн асар их эрсдэл дэлхийн нийтийн аюулгүй байдалд шууд занах хийсэн явдал болон хувирах юм. Энэтхийн зүгээс тэд алагдсан жуулчдын хариуг авсан хэмээн үзэж байгаа бол Пакистаны зүгээс тухайн халдлагатай ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгээ мэдгдсээр байгаа. Гэхдээ уг халдлага болсноос яг 2 хоногийн дараа Пакистаны төрөөс санхүүждэг Лашкар-е-Тайба гэх бүлэглэл энэхүү халдлагын хариуцлагыг хүлээсэн боловч нэг их удалгүй өөрсдийн мэдэгдлийг үгүйсгэж өөрсдийгөө ямар ч хамааралгүй хэмээн залруулсан нь олонний анхаарлыг хамгийн ихээр татаж асар их эргэлзээ үүсгээд байна. Нэгэнт Пакистаны тал өнөөдөр өөрсдийнхөө гүрийж байгаа учраас зүгээр байсан улс руу энэтхийг пуужингийн дайралт хийчихлээ гэх өнцгөөс тэд хандаж байгаа. Иймд Пакистан улс энэтхийн эсрэг заавал хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ Пакистаны уг мэдэгдлийн хариуд энэтхийн ерөнхий сайд Нарендра Моди бас дахин хариу мэдэгдэл хийсэн.
Энэ талаар арай дэлгэрүүлэн ярил өнөөдөр Пакистаны нутгийг дамнан урсдаг 6 том гол байдаг бөгөөд тэд бүгд энэтхэг улсын зүгээс их аван урсдаг. Эдгээр голуудыг Инд улсын сав газар гэж нэрлэдэг. Олон жилийн турш 2 орон усны маргаан хийсэн бөгөөд 1960 онд уг маргааныг Инд улсын голын гэрээ гэгч гэрээгээр нэг мөр асуудлыг шийдвэрлэсэн юм. Гэтэл Моди өчигдөр буюу 5 дугаар сарын 7-ны өдөр энэтхэгийн ус одооноос эхлэж энэтхэгийн ашиг тусын төлөө урсаж, энэтхэгийн хөгжил цэцэглэлт, хүчирхэгжилтийн төлөө ашиглагдах болно гэх ностой мэдгдлийг хийлээ. Мөн 1960 онд байгуулсан 2 орны ус хуваах гэрээнээс энэтхэг улс яг 2-7 хоногийн өмнө албан ёсоор гарсан үйл явдал нь олонний анхаарлыг маш ихээр татаж байна. Хэрв энэтхэг улс ямар нэгэн байдлаар далан босгож, эсвэл өөр аргаар голын урсгалыг хаагдуулвал Пакистан улсын газар тариалангийн салбар болон цэвэр усны нөөц шууд 80%-аар багасж, усны гүн хямралд орох юм. 2 орны хооронд өмнө нь голын урсгалын асуудлаар хэд хэдэн удаа маргаан болж байсан бөгөөд тухай бүртээ Пакистаны талаас хэрв энэтхэг улс голын ус хаавал шууд дайн зарлаж байна хэмээн үзэх болно хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Иймээс уг нь бол энэтхэг Пакистаны асуудал нь Кашмирийн бүс нутгийн хэлийн маргаанаас ихтэй боловч энэ маргаан нь улам бүр дамжирсаар усны төлөөх дайн, амьд үлдэхийн төлөөх нөөцийн дайн болон хувирч магадгүй нөхцөл байдал үүсэх тишээгээ шилжиж байж болох юм а. 2 орны хооронд дайн дэгдвэл Өмнөд Азид тогтворгүй байдал үүсэж, дэлхийн эдийн засаг дахин савлаж мэднэ. Энэтхэг улс дайнд орсноор дэлхийн нийтийн эмийн аж үйлдвэрлэл савлгаанд орж, антибиотик, вакцины үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа салгардах магадлал өндөртэй. Түүнчлэн энэтхэгийн програм хангамжийн экспортын салбар хүнд байдалд орно. Энэтхэг улс нь энэхүү салбараас жил бүр 100 гаруй тэрбум доллар эргэлдүүлдэг томоохон салбар юм. Мөн энэтхэг улс нь хөвөн болон ноос торгоны салбарт том тоглогчдын нэг. Иймээс уг салбар мөн хомсдолд орж үн өсөх магадлалтай. Өөр бас чухал салбар гэвэл энэтхэг нь очир эрдэнийн зүсэлт, боловсруулалт, авт мөнгөн идэвхээр дэлхийд мөн томоохон байр суурь эзэлдэг. Тэд дийлэнх бүтээгдэхүүнүүдээ ойролт оронд болон Америк нэгдсэн улсад гаргаж ихээхэн ашиг олдог. Эцэст нь өөр 2 чухал салбар байгаа бөгөөд тэд автомашины эд анги, машин механизм, сахилгаан тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд Япон, Америк нэгдсэн улс, Герман зэрэг улсууд энэтхэгт энэ чиглэлээр үйлдвэрүүдээ байгуулсан байдаг. Иймд хэрв дайн болж эрсдэл томрох аваас энэ чиглэлийн үйл ажиллагаа хэсэгтээ тасалдаж бас магадгүй. Мөн басмати будаа, цай, кофе, халуун ногоо болон олон төрлийн хүнсний ногоогоор энэтхэг алдартай. Тэд дээрх бүтээгдэхүүнүүдээ ойролт оронд Европ, Америк нэгдсэн улс, Азийн улс орнуудад экспортлдог. Хэрв дайн дэгдвэл эдгээр салбаруудын экспорт мөн тасалдаж магадгүй юм а. Тэгэхээр энэтхэг болон Пакистан 2 орны хооронд үүсэж буй асуудал ойрын хугацаанд намжих уу, эсвэл ирээдүйд илүү том сөргөлдөөн болох уу гэдгийг ойрын хэдхэн хоног харуулах юм а. Тэгэхээр контентынхон төгсгөлд та бүхэнд Subotai Pictures сувгийн зүгээс гаргасан XX түүх буюу одоо хүн төрөлхтний фото түүх хэмээх номоо бол танилцуулж байна. За бас дэлгэрэнгүй танилцуулах шаардлагагүй бах одоо олон удаа нэлээд ярьсан болохоор ерөнхийдөө бол мэддэг болсон гэж бол бодож байна. За иймээс одоо түүхэн ном сонирхдаг хүмүүс, за мөн одоо ховор чавин одоо ном цуглуулах дуртай хүмүүс, за мөн манай сувгийг бол одоо байнга үздэг бас дэмжих хүсэлтэй байгаа хүмүүс бол энэхүү номыг худалдаа авах бол боломж нээлттэй юм шүү. За номыг хэрхэн захиалах талаар доор цэцэгдэл хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг үлдээе. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.